За ихэнх хүмүүсүүд цусны өөх тосны үзүүлэлтүүд дээр маш их төрөлддөг учраас эмчийн энэ дээр тайлбар хийхийг хүсэж байна. За цусны бол өөх тосны үзүүлэлт донд бол одоо хиломикрон, маш бага нэгтралтай липопротеин, бага нэгтралтай липопротеин, дунд нэгтралтай липопротеин, их нэгтралтай липопротеин гэсэн 5 төрлийн одоо ийм липопротеинууд байдаг бөгөөд энэ липопротеинуудын нийлбэрээр бол нийт холестерин тодорхойлогдож байдаг байна. За мөн триглицерид гэж нэрлэгдэх цусны мөөх тос гэж үзүүлэлтүүд бол байдаг бахнэ. За тэгвэл энэ их бага нэгтралтай липопротеин, сайн муу липопротеин гэж юу юм бэ гэдэг талаар за чинь бол тайлбар хийя. За нэгдүгüүрт нь хүн гаднаас өөх тостой хоол идээд тэр маань одоо гиз хүртэл бол тодорхой хэмжээгээр боловсрохгүй явж байгаад нарийн гизний дээд хэсэгт цөсний нөлөөгөөр цийдвэгжээд тэгээд нойр булчирхаагаас ялгардаг липаза ферментийн нөлөөгөөр одоо боловсрч за өөхний дээд хүчил моноглицерид болтлоо боловсроод тэгээд гидсний ханаараа шимэгддэг. За гидсний ханаар шимэгдэнгүүтлээ гидсний эс дотор орж ирээд буцаад одоо триглицерид хэлбэртэй нийлэгжээд триглицерид хоолт ижилээр орж ирсэн триглицерид холестеролын эфирүүд маань хоорондоо одоо багцлагдаад липопротеин гэж нэрлэгдэх одоо ийм липид зөөдөг уурагтай холбогдоод тэгээд тунгалгийн судсанд ордог. За тунгалгийн судсанд орж байгаа эхний энэ өөх тосыг бид нэр хиломикрон гэж нэрлэдэг. Энэ маань баг 99% өөх тосдог. Тэгээ 1% зөвхөн уурагнаас бүтсэн бүтцтэй байдаг. Маш том өөхөн тусал байдаг гэсэн үг. За энэ маань тунгалгийн судсаар зөөдөж явж байгаад их хэрэгэлтэнд орж ирээд цаашаа их хэрэгэлтээр явж агаад өөхний болон булчингийн эд дээр очоод триглицеридийг задалдаг липопротеин, липаза гэдэг ферментийн нөлөөгөөр за мөн өөхний дээд хүчил болон глицерол болтлоо задраад тухайн тэр нийлэгдсэн өөхний дээд хүчил маань за өөхний эддээ хураагдах юм уу булчингийн эдийг үйл ажиллагаанд зарцуулагдаж энерги үүсгэхэд оролцдог байна. За ингээд триглицеридээ задлсан хиломикроны үлдэгдэл маань цаашаа яадаг вэ гэхээр илэг рүү зөөгдөж очоод за тэгээд илгэнд очоод за мөн одоо хүний бие махбодод үүссэн холестериныг нэгтгэж аваад за дээр нь одоо липопротеин буюу зөөвөрлөгч уургийнхаа тоог нэмж аваад тэгээд цаашаага одоо маш бага нэгтралтай липопротеин болж одоо цусны урсгал руу ордог. За маш бага нэгтралтай липопротеиний хувьд бол за уургийн хэмжээ маань 10%, за триглицеридийн хэмжээ бол 55%. За тэгээд үлдсэн 20% нь холестерины эфирээс бүрдсэн ийм найрлагатай болсон байдаг. Нэг өөр хэлбэл хиломикрон бол бараг 90% нь бол триглицерид байдаг байсан бол одоо бол яг нь триглицерид маань бага. Тэгээ хүний бие махбодод үүсэж байгаа холестериныг тээсэн энэ бага нэгтралтай липопротеин маань цусны урсгалд орж ирнэ. За цусны урсгалд орж ирж явж байгаад мөн адилхан одоо хялгсан судасны хан дээр байдаг. За өөх тус цадлогч фермент дээр очоод триглицерид маань мөн өөхний дээд хүчил глицерол болж задраад ингээд яах нь өөхний дээд хүчлээ нэг бол өөхний эдэд хураах, нэг бол булчингийн эдэд энерги болгож зарцуулах маягаар ашиглана. За ингээд цаашаа маш бага нэгтралтай липопротеидын үлдэгдэл маань мөн явж агаад өөрөө дунд нэгтралтай липопротеин болдог. За дунд нэгтралтай липопротеин маань яадаг вэ гэхээр энэ маань за триглицеридийн хэмжээ харьцангуй бага, холестерины эфирийн хэмжээ их байдаг. За энэ бол одоо уурагдлаг бүтэц өндөртэй байдаг учраас холестерины одоо биологийн үргийг гүйцэтгэхэд маш их одоо нөлөөтэй байдаг. За энэ маань бөөрийн дээд булчирхаад очиж кортизол, альдостерон болон дигидроэфиандестерон гэсэн дааврыг үүсгэдэг бол бэлгийн булчирхаад очиж тестостерон, эрэгтэй хүнд тестостерон, эмэгтэй хүнд бол прогестерон, эстроген даавар үүсгэхэд бол оролцдог байна. За үүний дараагаар үлдсэн бага нэгтралтай липопротеин маань ерөнхийдөө бол 20% уураг, тэгээ 15% триглицерид, за үлдсэн 60% нь бол холестерин агуулсан ийм уургийн хэмжээ багтаа холестерин ихтэй муу өөх тос бол үүсдэг. За энэ муу өөх тос маань яадаг вэ гэхээр цусны судсаар ингээд хэвэрлэгдэж явж агаад за тэр липопротеин буюу одоо холбогддог газар буюу илгэнд очиж бол шүүгдэх ёстой. Тэгтэл илгэний эдисийн
шүүх үйл ажиллагаа муу байх. За тэгээд мөн одоо бусад шалтгаанаас үүдэн энэ бага нэгтрэлтэй липопротеин цусны урсгалаас төдийлөн сайн зайлуулагдаж чадахгүй байсаар хагаад жижиг судастай эсвэл судасныхаа гэмтсэн хэсгүүдэд энтим давхар дээр очиж гэмтэл үүсгээд судасны дунд давхар руу орж зузааруулах одоо ийм судас хатуурл үүсгэх үндсэн шалтгаан болж идэг бахнэ. За харин өндөр нэгтрэлтэй липопротеин гэж бол бас цуснд байдаг. За энэ маань болохоор 50% нь уурагнаас бүтсэн. За 15% нь триглицерид, за үлдсэн одоо 30% нь бол холестеринаас бүтсэн юм бүтцтэй байдаг бөгөөд энэ маань өөрдөө байгаа энэ уургалаг бүтцээрээ одоо бага нэгтрэлтэй липопротеид өөрдөө нэгтгэх эсвэл одоо бие махбодод одоо бусад тэр липид зөөж байгаа уургуудын хэмжээ бага байх юм бол өөрөөсөө доонорлож өгөх гэх мэт тэр цусан дах өөх тосны хэмжээг багасгах нөлөөтэй байдаг. Ийм учраас их нэгтрэлтэй липопротеиныг бол сайн өөх тос гэж үздэг бахнэ. За цуснд агуулгадж байгаа бага нэгтрэлтэй липопротеидийн хэмжээ ихсэж их нэгтрэлтэй липопротеидийн хэмжээ багасах тусам судасныхаа нь зузаарах, хатуурах, одоо атеросклероз үүсэх үндсэн шалтгаан болж идэг учраас энэ хоёрын харьцаагаар за одоо атерогены индекс гэдэг зүйл бол тооцогдож байдаг бахнэ. Тэгэхээр бид бүхэн өөх тосны үзүүлчгээд за нийт холестерин маань хэр байна? Үн дундаа бага нэгтрэлтэй липопротеин буюу муу холестерин маань хэр их байна? За сайн холестерин хэр их байна гэдгээс хамаарч тухайн хүний одоо зүрх судасны эрүүл мэнд бол тодорхойлогдож байдаг бахнэ. Тэгэхээр бага нэгтрэлтэй липопротеиныг аль болох бага хэмжээнд, их нэгтрэлтэй липопротеины хэмжээг аль болох их хэмжээнд барьж ээж бид нар одоо зүрх судасны хувьд эрүүл байх боломж бүртгэнэ.